Бүр за бараг шар бүстэйгээс нь хийлсэн ч болно шүү. Энийг за яг хэрвээ тулаанд бэлтгэж байгаа хөлт байх юм бол шар бүстэйгээс нь хийлгээд хэлэхэд болох туслаад шүү. За саяхыг. За энэний дараанаас болохоор за энийг гай хөлийг ер нь гайг өргөөс сурчлаа. За тэгээ энийг жоохон ингээ урагшаага өргөж байна. Тэгээ энэ дээр одоо болохоор дараагийнх нь энэ хөл. Саяхыг хийхдээ мэдээж энэ хөл дээр ингээ ачаал ингэж өгжөж хийж байгаа шүү. Тэгээ энийг бол бүгд хийж байгаа тийм. За эндээс болохоор одоо дараагийнх нь болохоор энэ хөл урагшаага. Нэг гэхэд энэ хөл урагшаа 1 м. Тэгээд нөгөө байрлалыг аавна. За эндээс урдаасаа шүү. Энэ биш шүү. Эндээс 1 энд би хөл бүгдээрээ урагшаа явсан. Гэхдээ энэ байрлалаа аавна. Тэгхгүйгээр 1 энэ доошоо биш. Доошоо бол мэдээж шууд толгоонд гарна тий. Тэгэхээр би ингээд хүн намайг өсгөхөд би ингээд ч юм уу хаагаад аргалж явах хэрэгтэй. За энийг биелэгдэх. За одоо энийг хий да. Яг 1 м урагшаа. Парамбай биш шүү. Парамбай биш шүү. Эндээс биеийнхаа балансыг одоо тулгуур хөл рүүгээ жоохон болголоо. Тэгээ эндээсээ урагшаага. Зэрэг энэ биш. Нэг зөвхөн энэ хөл. Энэ хөлөө өргөчөөд цаашаага. За бэ. За 1 2 3 4 За энэ гар дээр шүү. Энэ гар дээр шүү. 5 шууд ингэ явах юм бол ийшээ өсгөлж штэ бид тэр. Тэгэхээр энэ хавьд байх нь шүү. 6 харамбай байна. 7 8 9 10 Энэ ёвчагийн биш шүү. За ёвчагийн болохоор ингээд татчихад ингээд хийдэг штэ. Ёвчагийн бол биш шүү. Ёвчагийн бол бид нар оногдно. Ёвчагийн биш. Энэ жоохон дээшээ ингээд бидний уулны доор мэдрэгч байгаа штэ. Тэгэхээр жоохон ингээд энийг ингэж биш. Энэгээрээ бид нар оноо авахгүй штэ. Энэгээрээ. Тэгэхээр улаараа шүү. За нөгөө тал нь зүбэ. 1 2 3 4 Парамбай болоод наа. 5 жоохон энэ дээрсээ ингэж байгаа. Энэ хөл дээр очиад л өглөө. Тий. 6 тэгээд урагшаа. 7 8 9 10 За энэ дээр манайхан нэг хоёр алдаа гаргаад байна. За 3 ч алдаа байна л та. За эндээс ер нь бол ингээр буруу болчиход байна. За эхнийх нь бол ойлгомжтой те. Парамбай хийгээд байна. Парамбай бол биш шүү. За парамбай дарна. За эндээс хоёр дахь нь болохоор ингээ явж ирснээр хитрхи өсгийн дээр бүр ингээд ингэх юм бол бидний дараагийн нөгөө үйлдэл ч юм уу те. Цаашаа ингээ дахиад явж чадахгүй. Эсвэл ингэсэн хүн чинь хөрөөр болтож чадахгүй шүү дээ. Би ингэж явах юм те. Тэгэхээр ингэж бүр хитрхи ингэж өсгийгөө фөмсөө шиг ч юм уу зоож болохгүй шүү. За баг зэрэг жоохон ингэж мэдэрч ивэл зүгээр шүү. За одоо 3 дахь нь болохоор яг сая хааны хийн. Тэгээд цаашаа жийн. За эндээс жийдээ. Бүгдийн зэрэг нэг удаа хийн гэсэн үг. Ойлгосноо. За 준비. Парамбай биш шүү. 1 Парамбай биш шүү. 2 3 За тэгээ энэ дээр подимын сайн чиглүүлж өгөх нь шүү. Яг оноо хаана авах вэ? Яг аль хэсгээрээ авах уу те? 4 Энэ дээр одоо манай хүүхдүүд маань яг энийг хийхдээ жоохон хөлийнхөө үзүүрийг ингээд идэв шүү. Ингэж хийгээд идэв. Тэгэх юм бол болохгүй шүү те. Яг энийг сайн харахгүй бол митэн дээрээ ингээд зай үлдээгээд жоохон ингэж хийгээд идэв. Тэгэх юм бол мэдрэгчгүй үсгээр оноод байгаа шүү. Тэгэхээр яг л хөлийн бол 100% очиж гэнэ гэдгийг сайн харж өгөөрэй. За 5 жи гэр ингээд одоо ингээд би өтөт эндээс хашаа ингээд банк 6 7 8 Одоо мид барьж өгтөө ч гэсэн ерөнхийдөө энэ хүн баруун хөлөөр өшгөлж байгаа бол энэ талд нь барьж өгөөд арай явдаг гэсэн. Тэгвэл чамайг өшгөлөх гэж байгаа юу? 6
7 8 9 10. За тэгээд ер нь хүүхдүүдээ нөгөө ингээд зөгтөг юм байна шүү дээ. Тэргээрээ иймэр хөшлүүд хийж байгаа үед нь бас зохиод байгаарай. За тэгэх юм бол ингээ хаад сурна, ингээ хаад сурна шүү. За тэгж хүүхдүүдийн хамгаалтын рефлексийг сайжруулахгүй бол тэр байхгүй бол яаж тулаа их гэд нэмэргүй. Бид нар одоо ер нь Монголдо гайгүй байж байгаа тэгээд гадагшаа үцгээр нэг онооны 5% юу ч болоог байхад болцоод идэв шүү дээ. Тэр чинь бас тэрнтэй холбоотой гэж бодоод байгаа. Одоо манай хүүхдүүд ч гэсэн эрхээ авцсан дэлхийн аварт явах гэж байна л да. Гэхдээ хамгаалалт нь бас яг тийм түүхийгээрээ байгаа болохоор би бас санаа зовоод байгаа. Очоод бас шууд онооны 7% болох магадaltaй. Тэгэхээр одоо энэ 1 сарын хугацаанд би тэн дээр л ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаад байгаа. Өмнө нөгөө нь ингээд хийсэн бохгүй. Гэхдээ тэр амар удаан хугацаанд рефлекс тогтд юм байлаа. Яг ингээд шар бүсдэгс нь палчаагийг заагаад одоо нэг гайгүй болж байгаа ш тэрнтэй адилхан тийм их хугацааг зарцуулт юм байна. Тэгэхээр манай хүүхдүүд одоо миний хамгаалтан дээр ажиллаж байгаа хүүхдүүд магадгүй 2 юм уу 3 жилийн дараа сайн хаадаг болох юм шиг байгаа. Тэгэхээр тэр хамгаалтыг манайхаа ерөөсөө орхиж болохгүй шүү. Заа тулааныхаа юм дээр. Одоо сакс ч гэсэн адилхан шүү дээ. Оноогоо амар аван буцаа хамгаалахгүй бол тэр баг дуусна шүү. Тэгээ бидний хувьд яг тийм байгаа адилхан. За юм байна. За энэ ингээд саях хамгийн үндсэн буюу хамгийн анхны жилд нэг хамгийн анхны жилд шүү. За ойлгосноо. Яг адилхан. За тэгээд хоёр дахь төрлийн жилд нь болохоор сая за адилхан шүү дээ. Адилхан шүү дээ. Тий. Бүгдийг биеэр нь хийж мэдрүүлнэг бол бас дуусахгүй шүү дээ. За эндээс хамгийн гол нь тогтоогоо л авчих. Тэгээд хүүхдүүдээрээ хийгээд үз. Тэгээд өөрөө алдааг нь харж агаад өөртөө сэтгэмжээр бас сольж болно шүү дээ. Тэгээд тулааны хувьд энэ чинь худлаа байх юм бол жоох ингэчүүл дажгүй юм шүү гэдэг. Тэгэхээр энэ чинь хүүхдийн хувьд өөр шүү дээ бас. Угийн сонголттой хүүхдүүд байна. Ингээл хөлн дэшээ гараад ирдэг. Яаж өргөд хөлн дэшээ явахгүй бас хүүхд байна шүү дээ. Тэгэхээр тэр болгон дээр нь л та нар өөрсдөө маневр хийж ажиллана гэсэн үг шүү дээ. За одоо хоёр дахь нь болохоор сая бид нэр зөвхөн урд төлөөсөө ингэж жилт хийсэн тийм үү? Нэг удаа. Эндээс нэг удаагийн жилт хийсэн. За одоо хоёр дахь нь болохоор сая буруу гэдээсэн. Парамбай. Парамбай жилт. Тэгтээ парамбай ихтэй хөлөө өвдгөө ингэж гаргахгүй. Бид нар бол тэгж гарах юм бол хүн толч штэ. Эндээс бас адилхан богинохон парамбай хийн. Тэгтээ яг ингэ богинохон. Тэгээд энэ бол бас нэлээ үр дүнтэй жилтүүд нэг тийм ээ. Өөрнөө. Тий. Жохон ингэ урагшаа ингэх гээд идэх хүмүүс байдаг штэ. Тэн дээр яг ингэ тулгааж их юм бол гоё. Инх юм бол мэдээж нэг хөлөөс явж байгаа хүч хамаагүй баг штэ. Эндээс ч юм бол тийрэлд авчиж байгаа болохоор твжинээс гаргах ч юм уу юм. За энэ бол амархан штэ тий. Хамгийн гол нь энэ дээр ганц л юм байна. Өвдгөө ерөөсөө ингэ шууд чигээр нь явуулж болохгүй. Сайн угалж байгаа цаашаа хүчтэйж ийнэ гэсэн үг. Хамгийн хүчтэй жилт. За жимбэ. За баруун парамбай жилт. Нэг. Парамбай. 2. 3. Тэгээд доороо хаана, дээрээ хаана. Тэгэхгүй бол доогоороо савуулна те. 4. Ингэлтэй байж. 5. Нөгөө талд нь бариараа за. Нөгөө талд нь ингээ баруун руу шилж байгаа л энэ талтай. 6. Биш наа чи ихний жилд нь болсон. За. Хашаа. Степ ав. За. 2. Юу вэ? 5 те. 6. Тий парамбай. Гэхдээ өвдгөө парамбай ихтэй ингээ сайн богинохон. 7. Доош гидсэн шүү. 8. 9. 10. За нөгөө тал нэг хийж үзье. Нөгөө тал нь. Харин тий гомдоод байх шиг байна. Зэмбэ. 1. Энийг бол жоохон тесрэлттэй хийхгүй бол хэрэггүй шүү дээ. Амар том харагдана тий. Тесрэлттэй хийж хурдан хугацаанд өчлөө шүү. За. 2. 3. 4. 5. 6. За ялээ дүүрний харъя да. Нэмэрхүүл тесэрч хийвэл зүгээр дээ. За 1. 2. За ингээд дүүрнийгээс харахад бол хид юм байна шүү дээ. Нэгдүгээр энэ хөл асар хурдан тесэрч байна те. Хоёрдугаар өвдгийг сайн татж байна. Гуравдугаар цээж хоошоо байна. Мэргэжлийн яг л мэргэжлийн хандлага байна да. Тэгэхгүй бол энийг ихтэй толгоогоо ингэж хийвэл тэгээ шууд амиа орлоо. Ингээд нэг хүчтэй болоо. Эндээс
Заавал толгой хоошоо ингэж хийх юм бол дээгүүр нь гарна. За энэ амархан байгаа сте. Энэ амархан штэ. За ингээ хоёр төрлийн жилд болсон шүү. Нэг нь энийгээ сая ялгаараа бид нар өөрсдөө ялгахгүй хүүхдүүд бол энэ хоёрыг бүр бүх насныхаа туршид амар андуурдаг. Яг энэ зөвхөн шууд урд төлөөсөө чих парамбажиг хоёрыг ялгуулах гэж бүр бөө юм болдог. Нэг бол ингээ хийгээ сурна. Нөгөөдхөө холионгууд ингэнгүүтээ энэ хоёрыг холио явчихдаг. Парамбай гэхээр ингээд нөгөөдх нь хийлэхээр ингээд яваад өгчдөг шүү. Тэгэхээр энэ хоёрыг маш сайн ялгаж хийлэх хэрэгтэй. За 3 дахь төрлийн жилд болохоор эндээс парамбай биш. Тэгтээ 1 хөлөө тавилаа. 2 алхлаа. Ер нь бол урагшааж байгаа алхаад эндээс ингээд хордоо. Ийм хөдөлгөөдөр. Парамбай биш. Парамбай ч юм бол энийг бас парамбайтай бүр амар андуурдаг. Парамбай ч юм бол үсрэлт байгаас тодорхой хэмжээнд үсрээд цаашаа явж байгаа. А энэ бол зүгээр үсрэлт биш. Алхлаа цаашаа. За энэ болохоор давуу тал нь яадаг жилтийн гэхээр маш хол зам урт хийж чаддаг. Тэгээ одоо бид нар эхний жилтэн дээр болохоор ингээр энэ хүн гараа. За эндээс би нэг жилд болохоор ингээд энэ тодорхой ингээ гараа явчихдаг. А хоёр дахь жилд бол мэдээж хүчтэй. Тэгээд тодорхой юм. Зай хамаарахгүй. А энэ болохоор ингээ цаашаа явахаар бид нэр урт замыг туулуулж чаддаг. Тэгэхээр энэ гуруула маш хэрэгтэй юу аах шүү. За энэ бол угаасаа бидний үндсэн жилд энэ дээр бол чеклээ явдаг шүү, тийм үү? За энийг хийж үзье. Үсрэлт энэ биш шүү. Парамбайгаа мартаа шүү. Парамбай биш. Зүгээр хөлөө эндээ тавилаа. Эндээс зүгээр л тавилаа. Нэг алхаалж ийн гэсэн үг. Брюсли шиг нэг алхаалж ий чинь. За жимээ. За хийж үзье. 1. За 2. Манай өсгийгөө жоохон хянаа шүү. Манай өсгийгөө тэгвэл алхаад ирээ жийснээ бүр ингэж унаад эндээс алуулна шүү дээ угаас те. Жийл чи ингэж дууссан гэсэн дахиад чи юм хийхэд хөлчин бэлэн байх хэрэгтэй байхгүй. За 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. За болсон. За нөгөө тал нь. За өнөө андаа хийдэ. 1. Чо байдал юм уу? 2. 3. 4. Тэгээ ерөнхийдөө жоохон гайгүй сураад мэрэгжлийн түвшинд нарийн хүрээд ирэхэд жоо хурдан хэлэхгүй бол одоо яг хэдүүлээгийн хийж байгаа шиг яг юм бол хизээчгүй болохгүй шүү дээ, тэ. За 4. 5. 6. 7. Ахыг арай жоо үсрэлтэй жоо парамбайх болоо. Зүгээр булгуулаад ингээл 7. Ингээ бие унгаасан. Та ингээ хоошоо ингэчих юм бол өсгөлч очихгүй шүү дээ. Мэдээж хөлчин цаашаа явна тодорхой өсгөлтийнхөө цэгтийг хүрнэ. Тэгээ бие хоошоо. Тэгэхгүй болохоор чи эндээ очоогүй гэсэн ингэчихээс чи өсгөлчин дундаа зогсоод шүү дээ. 8. За. Гомдөө толгойн хүүхдүүд яалч өөр заа. Тийм шүү дээ, угаасаа тийм шүү. Энэ хоёрыг харам шаал өөр. Тийм. 10. Би стайм Тийм. Өсгөн дээр яваад байгааз. Таач өсгөн дээр яваад байна да. За баснаа. За ерөнхийдөө бол яг өнөөдрийн миний сэдэв бол ийм л юм байна. 3 одоо төрлийн жилд. За тэгээд эндээс дэлгэрүүлээд явна шүү дээ, тэ. Мэдээж орж ирэхэд нь одоо хамт жийн, тэ. Өшөө богинохон зайж их. Та өөрсдөө энийг бас манайварлаж явах нь шүү дээ, тийм ээ. Тэгээд эндээсээ саяын энэ жилтнүүдийг хийсний дараагаа дээшээ өшөлт явах юм бол бас гоё байдаг шүү. За одоо эндээс парамбай жилтний дараа Рано явах. Хөгшөрсөн. Тэ, рано явах юм бол гой санагдаад байдаг. За эндээс ингэж хийсний дараа бол ингэж шууд дээш явах юм бол гой санагдаад байдаг. Надад бол иймэрхүү маягаар зөрүүлээд хийж болно. Тэгээд төшөө цаашаа ингээд дээшээгээд ингээд доош ингээд зөрүүлээд хийш үү. За тэгээд дээрэс нь за урд хөдөлний ерөн суур нь бол энэ. За тэгээд энийг нь ийм болгоол хийчихэд
адилхан шүү дээ. Нэг юм өшгөлт. Дараагийнх нь зүгээр эндээсээ харан бай. Дараагийнх нь болохоор алхатлаа доор. Тэгээд дээр тийм үү. Ингээд сольж хийж болно. За тэгээд энэ үндсэн жилт бол ер нь одоо Керугийн бараг л 50% бол аваад байгаа шүү ганцаараа тий. Хүү орж ирэхэд хамт жин өөрөө ингээд жилт дандаа жилтэн дээр явж байгаа. Тэгэхээр жилтийг бол бид нар яалчаа байхгүй маш сайн суурийн тавиад маш сайн хийхгүй бол бидний Керугийн ер нь хэцүү л гэсэн үг. Тэгээд энэ дээр нэмээд энэ өршөлтүүдээ бас хийлгээрэй заа юу адилхан. Эндээс өвдгийг ингээ өргөлөө. Ийм өвдгөө өргөлөө доошоо харууллаа. Дээрээс нь дараад. Эндээс өвдөг доошоо. Ингээ дараад. За энэ нөгөөх нь болохоор эндээс явлаа. Өвдөг эндээс нөгөө тал руугаа хэрэглэе. Одоо энэ өршөлтийг бол энийг бол бүр маш их хийлгээрэй. За та энийг тэгээ хойноосоо бас эндээс толичагийн хийх юм шиг гаргалаа. Толичагийн хийлээ энэ талаас нь. Энэ хоёрыг маш сайн хийлгэх шүү. За тэгэхгүй бол одоо яг Керугийн ирээдүйд одоо энэ ингээ голлох бараг өшгөлт болчиход. Одоо хүүхдүүд одоо шинээр сурж байгаа хүүхдүүд барыг ингэж өчлөхөөс илүүтэйгээр барыг ингэж байгаа шууд ингэж өчлөх нь их болоод байна. Эндээс бид нар парамбай хийдэгсэн бол одоо зүгээр ингэж өчлөх нь хамаагүй илүү их мөртлөө хамгаалтын сайн содруулан тэгээ амар амархан аваад болохоор энэ өшөлтийг дэндүү төлхөө хийж байгаа. Тэгэхээр бид нар эндээс хоцрохгүйгээр айлхах анханаас нь шууд суулгаа явах хэрэгтэй шүү. За хамаагүй шүү дээ. Ногоон бүстэй байсан ч хийлгэж болно, шар бүстэй байсан ч хийлгэж болно шүү. Ойлгосноо. За тэгээд урд хөлний юм бол нэг иймэрхүү байна. За одоо ингээд нөө өглөөний багшиг багцлын өнөөдрийнхөө юмыг заяа. Багцлаад за чи Керугийн тамирчин бэлтгэж байгаа бол хамгийн анх үндсэн юу заах юм бэ гэд өөртөө хэлэнгүүтээ хамгийн анх би Керугийн за мэдээж үндсэн өршөлтүүдийг заан тийм ээ. Одоо уламжлалт өршөлтүүд биш тийм үү? Авчаги, Толичаги, Парамбай, Жеки, Роно юу дээ. Дабл бүгдийг хийлээ. Тэгээд дараа нь цэжний хөдөлгөөн зогсоолоо. Ийм хөдөлгөөн. Хүний бие. Тэгээд хүн дээр бас хийлгэж байна. Одоо орж ирлээ. Наалдлаа. Ийшээ түлхшээ ингээ. Тэгээ бас ерөнхийдөө бас ойрын хамгаалтан дээр жоохон сайн барилдуулаарай за хүүхдүүдээ. Ер нь бол ингээд угаасаа манайх амар барилддаг шүү дээ тий. Тэгэхээр барилдуулж бас сурах хэрэгтэй. Тэгвэл барилдуулаагүй хүүхдүүд яад ингээр амар хитрхи цэвэрхэн Керуг хийх гэдэг. Ингээ наалдснаа ингээ байгаад идэх байхгүй ингээд. Тэгээ түлхүүлээд гардаг, тэгээ монжуулдаг тий. Наалдаад ингээд нэг жоохон бохир юм шиг мөртлөө ингээд нэг ядаргаатай тоглох хүүхдүүдээс. Энэ ядаргаатай нь биднэрт хэрэгтэй байхгүй. Барилдаж явах хэрэгтэй. Тэгэхээр энийг бас сайн хийлгүүлээрэй. За тэгээ энэ дээрээ хамгаалт. Тэгээ энэ хамгаалтан дээр бол бас бүр амар их юм байгаа л да. Тэгээд одоо бас заах хахаа дүн баах шагаахийн бэлгэнээр бас заах хамгаалт бол бас амар чухал. За тэгээд энийг хамгаалттайгаа хийлгэн ингээд нөгөө юмар нь ингээд цохиж болно. Эсвэл эндээс зүгээр ингээд нэг хүүхдээр нь ингэж өөр нь давтуулж болно ойлгосноо. Хөлөөр. За энийг та хэдийн урам сэтгэмжлэн мэдээж үндсэн юм нь бол хаалга сурах гэдэг байгаа шүү дээ тий. Тэгээ энийгээ сүулдэ стептэй болгоно. Стептэй өчгөлөө. Ингээд хамгаалтыг дээд зэрэгээр сайжруулаарай. Тэгэх юм бол ямар ч хүүхдийг ер нь харгалаад байж чаднаа. Дараа нь өшгөлтийн бол бид нэр нүдсээр юм байгаа болсон. Өшгөлтөд угаасаа л нүдэг шүү дээ. Яг саяхан шиг ингээд хүмзэн шиг суурийн тавина. Дараа нь арай гайгүй болохоор нь жоохон явж хийлгэн. Сүүлд нь халчаагийн шиг хурдан хийлгэн. Хойш ратаа хурдан хийлгэн. Тэгээ олон удаа хийлгэн. Хүн дээр хийлгэн. Долоон дээр хийлгэн. Ингээд өшгөл болчихж байгаа юм. Хамгаалт жоохон хэцүү байхад байгаа шүү. Өөч амар ятаа тийм ээ. Амман бүр хоораш тийм. Юу болж байгаа? Босоо. Дараагийн